улсын 150 гаруй цэргийн албан хаагч төрийн бус байгууллагын ажилчид Pacific Angel 2011 олон улсын эмнэлэг хүмүүнлэгийн ажиллагаанд оролцож байгаа юм. Гэхдээ одоогоор орон орноос хэд хэдэн албан хаагч оролцож байгаа талаарх дэлгэрэнгүй мэдээлэл алга байна. За ажиллагааны үеэр Хинтээ аймгийн Өндөр хаан Цэнхэр мандал, Жаргалт хаан Дэлгэр хаан сумын иргэдэд эрүүл мэндийн үслэг үйлчилгээ үзүүлж байна. Мөн Монгол улс Америкийн нэгдсэн улсын барилгын инженерийн цэргийн албан хаагчид Дэлгэр хаан суман дахь цэргийн нөхөн сэргээх сувилын барилгыг засварлаж байгаа юм. Нөгөө талаас хоёр орны мал эмнэлгийн мэрэгжилтнүүд зэвсэг түвшний 232 дугаар ангийн малчтад мал эмнэх орчин үеийн арга ажиллагааны талаар сургалт явуулж, малыг вакцинжуулах, туулга уулгах ажлыг хийж гүйцэтгэж байгаагээд олон талын үйл ажиллагааг зэрэг гүйцэтгэж байна. Эмнэлгийн үзэлгийг графикийн дагуу гүйцэтгэж байгаа. Тодорхойлбол 18-наас 19-ний өдөр Дэлгэр хаан сумын иргэдийг хамруулсан. За харин 20-оос 21-ний өдрүүдэд Цэнхэр мандал сумын иргэдэд үйлчилж байгаамаа. Харин маргаашнаас 23-ны өдөр хүртэл Жаргалт хаан сумын иргэдийг үзнэ. За Америкийн нэгдсэн улсаас ирсэн нарийн мэргэжлийн эмч нарын хувьд оргил үед 2 цагийн дотор 2000 иргэнд үйлчилж байгаа гэлээ. Нарийн баг одоо ингэтэй шууд бүгд тэрийгээс их хавж юм чиглэл Pacific Angel 2011 хүмүүнлэгийн үйл ажиллагаа нь Монгол улс Америкийн нэгдсэн улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны төлөвлөгөөний дагуу хийгдэж байгаа. За энэ хүмүүнлэгийн ажлыг Номхон далай дахь Америкийн нэгдсэн улсын агаарын цэргийн хүчний санаачлах санхүүжилтээр 2007 оноос эхлэн Номхон далайн орнуудад зохион байгуулж ирсэн. За энэ нь манай улсад анх удаа зохион байгуулагдаж байгаагаар онцлогоо. 1990-ад оноос хойш тасраад байсан. За тэр бүр гадны мэрэгжилтүүд манай улсад ирж хөдөөгийн иргэдэд мал эмнэх орчин үеийн арга ажиллагааны талаар сургалт явуулж, за мөн практик үйл ажиллагааг явуулдаггүй байсан юм а. За ингэж хөдөөгийн иргэдийн талархлыг хүлээж буй энэхүү хүмүүнлэгийн ажиллагаа 7 дугаар сарын 24-ний өдөр албан ёсоор өндөрлөх юм байна. Шууд дэлгэрдсэн мөнгөн шаганаар мэдээллээ.